За сайн байцгаана уу? Монгол Улсын ерөнхий сайд гомжийн Занданштан байна. Та бүхэндээ Цэгцэр хөдөлгөөн подкастынхаа ээлжид дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдөр подкастаараа би 5 асуудлыг танилцуулна. Энэ бол засгийн газрын ээлжид туралдаанаар хэлцэж шийдвэрлсэн 5 гол асуудлаа та бүхэнд танилцуулж байна. Нэгдүгээрт нь Эрчит Монгол компанийг татан болголоо. Энэ яагаад татан болгосон? Ямар ач холбогдолтой, ямар шийдэл вэ? Хоёрдугаарт нь бид дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх тухай тогтоолыг батллаа. За гуравдугаарт нь ардчиллын индексийг өргөжлүүлж ардчиллаа төгөлдршүүлэхийн тулд зөвлөлдөх ардчиллын зохион байгуулах шийдвэрийг гаргаж зөвлөлийг батллаа. Дөрөвдүгээрт нь бид Монгол Улсын засгийн газраас макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үе таалгаар орох 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд яам болгонд нийтдээ 104 ажлын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх тодорхой шийдлүүдийг судалгааны үндсэн дээр чиглэл болгож судалж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. За 5 дугаарт нь онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ерөнхий сайдын албан даалгаврыг батллаа. Бүх сайднаас тус өгч байгаа үүрэг даалгаврууд байна. За ингээд олон л асуудлууд өдөр болгон шийдвэрлэж байна. За энэ хүрээнд одоо бас дэлхийн усны өдрийг тохиолдуулж энэ Монгол хүн усаа хамгаалж хайрлаж бас хэрэглэж за усныхаа нөөц санг байгуулах, усны 333 нуур байгуулах ийм хөтлөр төлөвлөгөөг одоо хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн усны өдрийг бол ус тэгшэрх гэсэн уриатаагаар энэ жил тэмдэглэж байгаа. За ус бохирдуу усны төлбөрөөр төлдөг 10 компаниг усны бохирдуу усны төлбөрөөр төлж байх ийм эрх зүйн акт шийдлийг гаргахыг үүрэг болголоо. Тухайлбал энэ оюутгой компани бол 17 сая тонн ус ашигладаг. За 87.2% нь бол recycling буюу дахиж ашигладаг. За нийтдээ бидний тооцоогоор 136 сая литр ус бохирдуулсан байна. Энийхээ төлбөрийг төлөөгүй байна гэсэн акт үнэлтийг гаргаж бид шаардлага тавихаар боллоо. За ер нь 333 нуур цоронтой болно гэдэг бол улсын хэмжээнд сум болгон нуур цоронтой болё гэсэн үг. Бороо ордог. Орос улс маань гол мөрөндөө шингэдэг голмор маань гадагшаа урсаа авчдаг. Тэгвэл дэлхийн бүх улсууд голоо шар усаа хоримтлуулдаг. Ус хоримтлуур сантай байгаач түүгээрээ хадлан тижэл тариалах. За одоо мэдээж газар тариалал эрхлэх малаа устгах олон талын одоо бүх салбар устай холбоотой ус. Зөвхөн салбар гэж байхгүй. Ус бол амьдралын үндэс. Алтыг ус шиг уухгүй, ус чалтыг орлохгүй, нефт чалтыг орлохгүй. Тийм учраас ус бол хамгийн чухал асуудал. Нэг ялангуяа манай Азийн өндөрлөгт оршдог Алтай хангаа, Нурган хадууд оршдог Монгол улс бол усны одоо их сурвалж их үүсвэр одоо багтаад дэлхийн хангаагаал харж хангаадлыгээс орж байгаа хур тундас ус бол усны гол их үүсвэр маань болдог. Ингээ усны маань ус ихэнх нь ус гадагшаа урсаа авчдаг. Энээс болоод сүлжилт, хураашилт. За тэгээд одоо цэвдэг хайлж байна, мөнгө цас хайлж байна. Энэ бол манай улсын усны хамгийн том эмзэг асуудал болоод байгаа. Ийм учраас бид усаа хоримтлуулах, усан сан байгуулах асуудлыг тэргүүн зэрэгтэй. Түүнээс биш ингээд усыг хоримтлуулаад тийшээ шилжүүлчих, урсгачих гэхээс илүү гол болгон дээр. За мөн уулын ам одоо ус тогтдог газар болгондоо усан сан хоримтлууртай бий болгох. Усан сан хоримтлуулдаг. Хэрлэн гол дээр, эгийн гол дээр, орхон гол дээр усан самж усны тохируулах гэдэг болгодог. Бороо ус ихтэй үертэй үед бол ингээд халиа цалгаад байдаг. Энэ усаа тогтоож барьдаг хоримтлуур сантай болъё гэдэг л энэ гол бодлогыг бид гаргаж байгаа. Энийг 333 нуур гэж бид томьёолж байгаа. За ингээд усаа үнцэнтэй болгоё, усаа өршигтэй ашиглая, усаа хамгаалъя. За усны нөөцөө бүрдүүлье, усан сан хоримтлууртай болъё гэсэн энэ том бодлогыг дэлхийн усны өдөр гаргалаа. За 3 дугаар сарын 18-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар олон асуудлыг шийдвэрлсэн. Нийтдээ 25 асуудлыг хэлцэж шийдвэрлсэн. Энэ дотроос би 5-ыг нь онцолж тайлбарлах гэж байна. За нэгдүгээрт Эрчит Монгол компанийг татан болголоо. За энэ Эрчит Монгол гэдэг компани бол МЯАД за эрчим хүчний компаниуд, цахилгаан станцууд 3, 4-р цахилгаан станц, 2-р цахилгаан станцууд за мөн цахилгаан эрчим хүчний бусад олон компани цахилгаан түгээх дамжуулах компаниуд, за мөн хөдөө аж ахуйн компани гэх мэтлэн олон төрлийн компаниудын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан байл. Өөрөөр хэлбэл
эрчим хүчний салбарын төрөмчийн компаниудын 34% удирдлага хэрэгжүүлдэг байсан. За зөвхөн эрчим хүчтэй дүүгэн Монголын иргэний агарын тээвэр хөдөө аж ахуйн корпорац одоо хөдөө аж ахуйн компаниуд ийм олон төрлийн сахстай. Энийхээ удирдлага хэрэгжүүлдэг энэ компаниудаас мөнгө авч чадаа амьдардаг ийм сонин бүтцтэй. Энэ компани маань бас ингээд нэг талаас эрхлэхээр менежментийг сайжруулж үр ашгийг сайжруулах зорилготой IPO гаргах зорилготой активуудыг нэгтгэж байгаа их сайн одоо компани болж харагдаж байгаа юм шиг боловч үнээр дээр эрчим хүчний салбарт бол ажлын давхардл хийдлийг бий болгож ирсэн. Олон толгойтой хариуцах эзэнгүй болчихдог асуудал болохоор 3 дугаар цахилгаан станц дээр дэлбэрэлт болсон. Турбин генератор 100 одоо дэлбэрсэн, их хохирол учирсан. Эцэст нь хариуцлага тооцоолохоор ТЭЦ3-ын удирдлагыг Эрчилж Монгол хэрэгжүүлээд байгаа юм 34-өөс салгацсан. Хариуцах эзэн олдгоо болсон. Нийт 3.5 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн. Тэгтээ өр зээл үүсгэдэг тийм бүтэц байж болохгүй л гэж шаардлагатай явж байгаа. Мэдээж энэ компани маань нэлээд санаачлахтай ажиллаа тодорхой ажлууд хийсэн. Гэхдээ эцсийн үр дүн өр санхүүгийн үр дүн гэр хэмжигдэнэ. Нөгөө тоо худлаа хэлдэг үг гэдэг юм. Тоо алдагдaltaа бол тийм компани орчин тогтнох шаардлагагүй. Тоо өр үүсгэж байгаа бол тэр компани орчин тогтнох шаардлагагүй. Татан болох ёстой. Ахаад илүү өр үйлдвэрлэхээс нь. За ийм чиглэлийг бусад олон компаниудаар барьж ажиллана. Энэ бол манай засгийн газрын бодлого зэгцэр хөдөлгөөний нэг хэсгээ. Ингээ компаниудыг зэгцлээ явж байна. Юуны тухайн төрлөгөл татан буулгаад бужигнуулаад байхыг зэгцлэх гэж хэлэхгүй. Шаардлагууд тавигдана, үйл ажиллагаагаа сайжруулна, ард иргэддээ өгөөчтэй, үр дүнтэй бодиттой ажлууд хийж байгаа компаниуд бол бүтцийн өөрчлөлт хийгдээд, зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдээд, үйлчлэгээний чанар хүртээ хэмжээнд сайжирч явбал тэгээ ашигтай ажиллаж явбал энэ компаниуд цаашдаа тогтвортой ажиллаа гэдэг шаардлагатай явж байгаа. Хугацаа өгч байгаа. Тэгээ энэ хугацаанд тавьсан зорилго шаардлагатай 100% хүрээгүй. Ийм учраас Эрчилж Монгол компаниг татан болгож байгаа. За энэ компаниг татан болгосноор хэн хариуцгаа мэдэхгүй, хэн хариуцлах хүлээх нь тодорхойгүй, олон толгойтой байсан эрчим хүчний салбар зэгцэнд орж зэгцэр хөдөлгөөн одоо тууштай хэрэгжиж байгаа. Мэдээж өмнө нэлээд зэгцлээд удирдлагын тогтолцоог сайжруулад одоо оновчтой доктортой хөндлөнгийн хяналтаа бүцээрээ болох гэж нэлээд шаардж үзлээ. Амжилтанд хүрсэнгүй ингээд татан богдож байна. Цаашид энэ мэд жишгээр төрийн ажлыг зэгцэрлэх болно. Цаашид яг энэ жишгээр өр үйлдвэрлэдэг, алдагдал үйлдвэрлэдэг, зээлээр орчин тогтнодог компаниудыг татан болгоно. Одоо ийм компани удирдах байгаа дарга захирлууд энэс сургамж авч нэг үл ашигтай үр дүнтэй ард иргэдэд хүртээмжтэй өгөөчтэй салбартаа үр ашигтай ажил хийх нэвтрүүлгээс арга хэрэгтэй. Өгвөл цаашдаа энэ жишгээр татан богдох болно гэдгийг анхааруулж байгаа юм. За энэ бол хамгийн гол нь иргэдийнхаа сайн сайхны төлөө, татварлагчдынхаа мөнгийг үр ашигтай зарцуулахын төлөө зэгцэлж байгаа. Тэгээд зэгцлийнхаа өмнө дээр дараа нь одоо чөлөөлөх, эрчим хүчийг чөлөөлөх бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм аа. За энийг сайжруулах үүрэг даалгавар өгч ажилласан мэдээж зардал өртөг хэмнэх тухайн компаниуд үр ашгийг сайжруулах бас олон нааштай ажлууд хийгдэж байсан. Гэвч энэ бол одоо компани удирдлагын, бизнесийн удирдлагын оновчтой зарчим байж хэрэгж чадаагүй. Мэдээж хугацаатай үр өгч нөгөө харьяа компаниудын шахаж нэлээд олон бүтцийн өөрчлөлт хийлгэснээр бас зардал төсвийг 30% хэмжсэн зарим өөрчлөлтийг энэ компани хийж чадсан. Энэ компани бас удирдлага манлайлалд орвол харьяа компаниудын хөндлөнгийн хяналтыг нэвтрүүлж шаардлагатай явж ажилласан. Зардал төсвийг 30% хэмжүүлсэн гэж бид нөгөө тайлангаа тавьсан. Тэгээ үүгээр бол үүргээ гүйцэтгэж дууссан. Хугацаатай үүрэг даалгавраа биелүүлж үүргээ гүйцэтгэж дууссан. Цаашдаа менежментийн олон давхарлах шаардлагагүй болсон. Энэ маань ч гэсэн эрчим хүчний салбарын энэ хөгжилд чөдөр тушаа болгосон. Эрчим хүчний шинжилгээний том хөтөлбөр хэрэгжүүлж байна. Харин бид энийг эрчим хүчний эдийн засгийн судалгаа хөгжлийн төв болгож энэ хүрээндээ сэргээгдэх эрчим хүч, шинэ цахилгааны их үүсрүүд, эрчим хүчний бодиттой, доктортой, чанартай хангамжийг бий болгох шинжил судалгааны төв болгох өөрчлөлт зарим одоо судалгааг шилжүүлж эрчим хүчний судалгааны төвийг үйл ажиллагааг өргөдөг. За дэлхийн техник геополитикийн нөхцөл байдал ойролт оронд болж байгаа зөрчилдөөн дан зарим үзэн олон хаагдсантай холбоотойгоор газрын тосны зах зээлд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар бид өмнөх подкастаараа тайлбарласан. Гэхдээ тэр цаг үеэс хойш 7 хоногийн дотор ихэд байдал бас ахаад муудлаа. Ойролт оронд дох зөрчилдөөн улам бүр өргөжин тэлж байна. Тэр үед болж байсан одоо цэргийн баазууд руу давталж байсан давталгаа өргөжж стратегийн байршиллуудад цохилт өгөх тухайлбал
газын, нефтийн үйлдвэрүүд рүү зохилдох явдал нэлээ эрчимжлээ. Зөвхөн өнгөрсөн 24 цагийн дотор ихэд дайны нөхцөл байдал энэ чиглэлд эрс муудлаа. Израиль бол Ираны South Pars гээд хийн ордод зохилдогчлоо. За хариуд нь Иран, Катарын Ras Laffan гэдэг одоо дэлхийн хамгийн том хийн ордуудын нэг нь зохилдоглоо. За Сауди Арабын нэгдсэн Эмиратын эрчим хүчний байгууламжууд руу зохилдогч байна, товтолж байна. За үүнд одоо хамгийн ноцтой нь бас Бүүшийн атомын цахилгаан станц их маш ойролцоо зохилдогсон гэдгийг сонсон нэмдэлж байна. Энэ нь бол бас цөмийн хямралд игдэх тийм том эрсдэлтэй. Дизель гаргаж авахд хамгийн тохиромжтой Brent тосны үн $112 хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Бүх төрлийн маркийн газрын тосны үнүүд жигдсэж байна. Энэ бол дэлхийн зах зээлийн үнийг өөрчилж байна. Мэдээж дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаалаад одоо бүх төрлийн дэлхийд даяараа газрын тосны үн өсөж байна. Одоо урд хөршид нефт бүтээгдэхүүнийхээ үнэ өсөжлөө. Дэлхийд даяараа одоо үнэ өсөж эхэлж байна. За энэ байдал бол шатахуун газрын тос үйлдвэрлэдэг манай улсад мэдээж гүнээр тусгах нь ойлгомжтой. Бид үнийг хэлэх үүрэгтэй. За ийм учраас газрын тосны үнийн савлгаанд эрслийг зохицуулах яаралтай арга хэмжээний төлөө засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. За харин бол бид Оросын холбооны улстай яриа тохиролцоо хийсний үр дүнд хямдалтай үнээр шатгуунаа авч байна. Энэ үнийн өсөлтийг одоо дэлхийд 40% нефт бүтээгдэхүүн өсөж байхад Оросын холбооны улсын засгийн газартай тохиролцсны үр дүнд бид харьцангуй хямд үнээр энэ улиралдаа газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж докторжуулж байна. Дэлхийд дээр 40% өссөн бүх зүүн өссөн байхад за цаашдаа ч гэсэн одоо хангамжийг доктортой байлгах яриа хэлцээ хийж тохиролцсон. За ингээ үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бас засгийн газар зүгээр суусангүй нэг яалтаа гормоор одоо импортын шатхууны үнийг импортын татварыг хөнгөлөх чөлөөлөх хуулийн төслийг улсын хурлд нэг яалтаа гормоор хэлцүүлэхээр өргөн барьлаа. Энэ бол ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа энэ шатхууны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах чиглэсэн зохиц арга хэмжээ. За энэ дотроо бид одоо бүх савуудаа шатхуунаа нөөцлөөд дизель түвшээ нөөцлөөд вагондоо хүртэл нөөцлөсөн одоо ингээд бид өөрсдийнхөө боломжтой хэмжээнд шатхуунаа нөөцлсөн байгаа. За ингээд нөхцөл байдал хэдийн амаргүй байгаа ч гэсэн бид богино хугацаанд шатхууныхаа нөөц хангамжийг нэмэгдүүлэх дунд хугацааны шатхууны нөөц сав барих 150 мянган тонны шатхуун нөөцлөх сав барих зам урт хугацаанд буюу 27 гэхэд шатхууны үйлдвэрээ бүрэн ашиглалтанд оруулах, газрын тосны үйлдвэрээ бүрэн ашиглалтанд оруулах ажилд бүх хүч чадлаа тавин ажиллаж байна. Энийг бол бүгдийн зэгцэр хөдөлгөөнөөр тасралтгүй үргэлжлүүлж байна. Улам эрчимжүүлж байна. За дараагийн асуудал бол Монгол Улсын засгийн газраас ардчиллаа төвлөржүүлэх, бэхжүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангасан нийт ард түмний төлөөлж чадах үз одоо төвөртэйгээ хэлцэж зөвлөлдөж энэ байгалийн баялагийг одоо яаж эзэн байх вэ гэдэг асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэлээ. Энэ зорилгоор зөвлөлийг байгууллаа. За энэ зорилго маань бол одоо байгалийн баялагийнхаа үр өгөөжийг яаж ард иргэдэд өгөөжтэй болох вэ? Эний менежментийг яаж сайжруулах вэ? Яаж энэ хулгай зэлгийгээс ангид байгалийн баялаг нийт ард түмэндээ өгөөжтэй байх уу гэдэг сэдвээр ард иргэдтэйгээ зөвлөлдөн. Энэ зөвлөлдсөн шийдвэрийн үр дүнд байгалийн баялагын өргөөжийг ард иргэдэд яаж тэгш шудрах хуваарлах уу? Яаж энэний менежментийг сайжруулах уу гэсэн бодлогын шийдвэрийг гаргаж засгийн газраас хэрэгжүүлэх юм аа. Ийм зорилготой зөвлөлдөх санал асуулгыг зохион 4 сарын 11-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. За энэ бол баялагтай эзэн Монгол байгалийн баялагтай яаж эзэн байх вэ гэдэг асуудал. Энэ бол арчлалын том дэвшлийн нэг илэрхийлэл юм. Тэгээ энэ дашрамд бас онцлон тэмдэглэж дуртахад Монгол улс 26 онд ардчлалын индексээр 6 байраар урагшллаа. Энэ бол одоо их том хэмжилт. Өнөөдөр өчигдөрхөн нийтлэгдсэн VDEM буюу Variety of Democracies Institute-ийн одоо ардчлалын олон төрлүүд институтийн 2026 оны ардчлалын тайланд дэлхийн 200 гаруй улсын ардчилсан хөгжлийн индексийг судалж анализ дүгнэлт хийснээр энэ бол 600 гаруй үзүүлэлтээр үнэлж дүгнэв юм байл. Ингэж үнэлж дүгнснээрээ бол 2026 оны Монгол улсын ардчлалын индексийг 6 байраар урагшлуулсан байна. Дэлхийд даяараа ардчлалын ухралд ардчлал
хямрал сорилтонд орж ийн гэж хэлцэгдэж байгаа үед Монголын ардчлал 26-нд анх удаа одоо 6 байраар урагшлаа. Энэ тайланд дурдсанаар бол Монгол улс 2024 онд бол ардчлалын үзүүлэлтээр зогсон байдалд орсон. 24 онд зогсон байдалд орсон байсан бол 26-нд 6 байраар урагшилж дэлхийн одоо 200 гаруй улсаас одоо 81-т байсан бол 75 дугаар байранд орж 6 байраар урагшлаа. Тодорхой ахиц гарлаа. Тодруулбал одоо иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчлал, сонгуулийн ардчлал болон дэвширхийн үзүүлэлтээрээ бид ахиц дэвшил гаргаж чадсан байна. Цаашид бид хууль дээдлэх ёс, шударга ёс, авилгатай тэмцлийг эрчимжүүлж, ардчлалаа бэхжүүлж, институцүүдийн хяналт тэнцлийг бэхжүүлснээр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. За засгийн газрын уралдаанаар 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын ерөнхий сайдаас өгсөн өөрөг даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх даалгавар гэлээ. За 3 сарын 4-нд Монгол улсын ерөнхий сайдаас онцгой нөхцөл байдлын асуудлаар авах арга хэмжээний тухай албан даалгаврыг холбогдох сайдаар төгсөн. За энэ бол олон улсын геополитикийн нөхцөл байдал, за нийгмийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл, за хаврын улирлын байгаль цагуурын болцсошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрсэл багтаа даван туулахын тулд чиглэлээр тодорхой өргүүдийг нэн яралтай хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. За энэ бол одоо хаврын улиралд үүсч болцсошгүй байгаль цаг агаарын хүндрэл, гамшиг осол, эрслээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, за удирдлага зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч ажиллах, за хаврын их ажлыг одоо ургацын ажил, уул уурхай ажил гэдэг хаврын их ажлыг өгтөж бэлтгэл ажлыг хангаж үр дүнтэй зохион байгуулах үүргийг засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн засаг даргант үүрэг болгосон. За энэ төрөө бол одоо шадар сайдгаан авигт бол улсын онцгой комиссийг яаралтай оролдуулж хаврын улиралд үүсч болсошгүй эрсдлүүдийг тооцож шар усны үеэр тийм ээ гинтийн зочир хүүтэрлүүд зам одоо байгаль цагуурын ой хэрийн төмөр ийм болцсошгүй байгаль цагуурын эрсдлүүдийг даван туулж малчтад иргэдэд төрийн үйлчилгээг эрүүл мэндийн болон бус төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ийм ажлын төлөвөө босруулж хэрэгжүүлж таалинг нь одоо засгийн газар танилцуулж ажиллахыг үүрэг болгосон. За энэ ажлынхаа хэрэгжилтийн явцдаа танилцлаа. Ийм учраас хаврын улиралд байгаль цагуурын аюулт үзэгдлүүд, хуурайчлалтай үеийн ой хэрийн төмөр, за бусад галт төмрийн аюул, шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах, иргэдэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. За мөн гадаад харилцааны сайдад Монгол улсад үүсэж байгаа геополитикийн нөхцөл байдлыг харгалзан Монгол улсаас гадаад улс зугаалчин сайдын яамны ажилтнуудын аюулгүй байдлыг хангах асуудлыг зэрэглэлийн өндөр түвшин зохион байгуулах. За мөн энэ чиглэлээр одоо бид бас тусгай үргийн нислэгийг зохион байгуулж холбогдох газруудтай хамтран одоо аюулгүй байдлын өндөр түвшин зохион байгуулж 91 иргэдэд Монгол улсад авчирлаа. Бас Израиль болон ойролт орнын аюултай бус нутагт иргэдэд зарцуулахгүй байх, гадаад дугаа иргэдийнхаа аюулгүй байдлыг хангах, мэдээлэл өгч сэрэмжлүүлж байх, консулын үйлчилгээг одоо хөнгөн шуурхай тогтмолуулах, цахимжуулах гэх мэт олон талд чиглэл арга хэмжээ авч ажиллахыг гадаад харилцааны сайд болгосон. За аж үйлдвэр эрдэс баялагын сайд бол энэ ойролт орнын бүс нутагт үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалсан газрын тосны олборлол тээвэрлэлд буурж эхэлсэнтэй холбоотойгоор одоо болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх 3 цаглбар төлбөрийг хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөв гаргаж ажиллахыг үүрэг болгосон. Worst case scenario буюу үн 40-с дээш эсвэл за үн 20% эсвэл үн 10% эсвэл холбогдох тооцоо судалгаа, төсвийн дарамт, иргэдэд учруулах дарамт, инфляцийн дарамтыг тооцож ажиллахыг эдийн засгийн хөгжлийн сайд бас өргөж ажиллаж байна. За мөнхөн сүдэн аж ахуйн үйлдвэрийн сайд Бадамсүрэнд хаврын удирдлыг хорогдол багтаа, хохирол багтаа даван туулах, төл мал хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, малчтад туслах, дэмжих ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах. За малын гоц халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх. Одоо энэ цагийн мэгзэгтэй үеүүдэд бас малын гоц халдвар төвчин дарах, гарах эрсдэлтэй байдгаас урьдчилан сэргийлэх хамгаалах ажлуудыг зохион байгуулах, голомтыг устгах чиглэсэн удирдлага зохион байгуулалтын шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгасан. За хаврын дараалтын бэлтгэл ажлыг сайдар хангаж, зээл, шатхуун, дизель түвшнээс ахвал бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгосон.
За ноолуурын үнийг одоо өндөр байлгах нь бол манай малчтад эдийг үнийд эдийн засгт өргөөжтэй, эдийн засгийн эргэлтэнд өргөөжтэй. Тийм учраас ноолуурын үнийг доктортой өндөр байлгах хэмжээ авах. Ноолуур бэлтгэлийн ажлыг 100 аймагаас одоо эхлүүлж ноолуурын дуудлага худалдааг энэ сарын 29 зохион байгуулах хүргэж ажиллаж байна. За энэ хэмжээгээр бас үйлдвэрлэгчтэй бас дэмжиж ажиллах, зохис төлөв гаргаж ажиллах хэрэгтэй. Үйлдвэрлэгчтэй татвар зээлийн дарамтаа сайлуулах байгуулах замаар малчтынхаа тэтгэврийг ноолуурыг өндөр байлгахыг хэмжиж ажиллах гэж байна. За мөн эрчим хүчний сайдд бол зохис төлөвөө гэсэн одоо ойрын хугацаанд эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, эх оны эрчим хүчний үйлчлэлтийн бэлтгэлийг бүрэн хангах. За одоо нэмэгдэж байгаа бараг одоо байгаа хэрэгцээнээсээ давсан тийм нэг дахин илүү эрчим хүчний эрэлт техникийн хүсэл ирээд байгаа. Ийм учраас бид эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ зохис ажлын төлөвөөг боловсруулж засгийн газраас бас баталлаа. Энэ бол эрчим хүчний салбарын үр ашгийг сайжруулах, оновчтой болгох, саяны эрчит Монголыг татан болгосныг адил одоо энэ бүтцээ илүү оновчтой болгох, авилгагүй үр ашигтай болгох. За энэ үндсэн дээр бол одоо ойрын хугацаанд, дунд хугацаанд эрчим хүчний доктортой хангамжийг нэмэгдүүлэх, нарны цахилгаан станц, дулааны цахилгаан станцуудыг барьж байгуулах асуудлуудыг бас шийдвэрлэх ийм тодорхой чиглэл үүрэг даалгаврууд өгсөн. За нийслэлийн засаг даргад бас тодорхой үүрэг даалгаврууд өглөө нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулсан махны хангамжийг тасралтгүй хэвийн байлгах, хүн амын хаврын удирдлын хүнсний хэрэгцээнд зориулсан бэлтгэсэн чанартай махны борлуулалтын цэгийн байршлыг зөв оновчтой тодорхойлж нэмэгдүүлэх, махны үнийг доктортой байлгаж бууруулах, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. За нийгмийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийхдээ иргэдийн ажил амьдрах зорчих нөхцөлд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр зохион байгуулах. Зам ах хөдөлгөөнд цаад бэрхшээл учруулахгүй байх тохиол оруулах. За ийм одоо хөдөлгөөнд бэрхшээл учруулах тулд иргэд аж ахуйн нэгжиддээ урьдчилан мэдэгдэж тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байх. Гэх мэтлэн ийм маш тодорхой үүрэг даалгавруудыг ерөнхий сайдаас сайднартаа өгч хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. За 5 дугаарт нь Монгол Улсын ерөнхий сайдаас макро эдийн засгийн эсрэлтийг өрхийн бодит орлогод хүргэх. Өөрөөр хэлбэл айл өрхийн үүт хаалгаар оруулах ерөнхий сайдын албан даалгаврыг сайд бүрт тусгайлан тодорхой судалгааны үндсээр өглөө. Энэ бол олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, нэгдсэн үндэсний байгууллага гэх мэт олон улсын байгууллагуудаас иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаануудыг томилон авч судлаад тэдний гаргасан зөвлөмждөр үндэслэж боловсруулсан 104 ажлыг оновчтой зохион байгуулж судалж хэрэгжүүлэхийг сайдад өргөглөө. Жишээлбэл эдийн засгийн хөгжлийн сайд бол аймагуудад төр хувийн хөгжлийн түншлэлээр одоо төсөл бие даан хэрэгжүүлэх боломжийг олох асуудлыг судалж хэрэгжүүлэх үүрэг даалгавар боллоо. Эдийн засгийн хөгжлийн бас 120 зөвшөөрлийг мэрэгжлийн нэгдсэн холбоотод шилжүүлэх. Ингэснээр зөвшөөрөл авахгүй цаг алддаг ийм хариуцлага байдлыг алгуулах. За мөн үлдэж байгаа зөвшөөрлүүдийг захимжуулах, хотын төвжирлж иргэдийн зарчим хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүйгээр одоо захимаар үйлчлэгийг нэмэгдүүлэх. Ийм тодорхой шиглэлтэй. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн хугацааг сунгаддаг тогтолцоог автомат тогтолцоон шилжүүлэх. Ахаад бичиг баримт бүрдүүлээд ахаад зөвшөөрлөө сунгуулах биш. Зөрчил дутагдал гараагүй зөвшөөрөл нь автоматар сунгадаг баг. Ийм тодорхой үүрэг даалгавруудыг одоо эдийн засгийн яамд өгсөн. За сангийн яамд бас одоо зээлийн хөвөг бууруулах, зээлийн хөвгийн дарамтыг бууруулах чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийн богино хугацааны эргэлтийн хөрөнгөний зээлийг тусгай журмаар гаргаж нэг хөнгөлтэй зээлүүдийн боломжийг нэмэгдүүлэх. За хувийн хүчний ажилтнуудаас сургасан зарлыг татвараас хасах зардал тооцох. Гэх мэтлэн нэлээд тийм тодорхой заалтуудыг сангийн яамд бас үндсэндээ 20-30-аад тийм тодорхой чиглэл өглөө. Айл эрх болгонд өгөөжтэй болох нэмэгдсэн өртгийн олон татвартай холбоотой аймаг сумдад амнат буюу ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөрийн дийлэнх хувийг үлдээх гэх мэтлэн маш тодорхой саналуудыг бид одоо асуудлуудыг судалж шийдвэрлэхийг сайдад төгсөн юм. Одоо нийтдээ 104 ийм төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхийг нийт сайд нартаа өргөлөө. Энэ дэлгэрэнгүй чагсаалтыг тавхан Зандан шатар, Instagram, миний Facebook хуудас, засгийн газрын хэлэх газрын Facebook хуудас, мэдээллийн сайтаас үзээрэй.
За анхаар тавьсанд баярлалаа. Та бүхэн эдгээр асуудлуудтай холбоотой тодорхой санал шүүмжиллээ. Энэ хаягаар явуулахыг хүсье.